хамтран зохион байгуулалт болсондоо маш их баяртай байна. За миний өгтөр утсаа нэргээд WordPress програм дээр багшийнхаа бэлтгэсэн анаграмыг тайлбараач. Хүннү. За баяр үргээ. Бидний. Хоёр дахь бидний. Бидний. 12 оноотой юм бэ. Баяр үргээ. Бахархаа. За баяр үргээ. 16 оноотой нийт 46 оноо авсан. Баяр үргээ. Би нэг Японуудтай баяр үргээ. Өнөөдрийн хэсэгт байгаа зүйлийг зөвхөн өчигдөр хэрэглээрэй. За өнөөдрийн хичээлийн зорилго. За зэрэг уншия. Хүннү бидний өвөг багшийг хэрхэн багшийг мэдэн хүннү бүрний тухай болон агуу амьдралын онцгийг мэдэн. За багш та нарт мэдлэг цэгийн энэ хичээлийг үзээд ирээрэй гэсэн даалгавар өгсөн байгаа тийм ээ хүүхдүүд? За тэгвэл мэдлэгээ сэргээ санацгаая. Дараагийн слайд руу оръё. За хүннү бидний өв гэдгийг юугаар баталж болох вэ хүүхдүүд? За Эвний хаатнаа. за өөр санаа ил хүүхдүүд. За Юу хөө гэж. за Бишиг тэмдэг. үсэг тэмдэг. Үнэт олдвол Үнснээ утсан. их зэрэг биднэр мэдэж олно тийм ээ. За тэгвэл үнэт олдвол хаанаас олдсныг зөвмөрөө эргэн санацгаая. За багш нь бичлэг бичсэн байгаа түүнийг үзье. Тэр буюу олбогийг Төв аймгийн Баян чанарын сумын нутагт орших ноён уулын булчнаас 1924 онд олж байжээ. За хамгийн ихний олбор нь юу гэж нөхдөд вэ? Төв аймгийн Баян чанарын сумын нутагт байгаа ноён уулын сумын болсон. За тэгвэл миний хөлтөө Төв аймгийнхаа газрын зургийг өргөдөл Баян чанарын сумаа тэмдэглэе. За эндээс юу болсон гэж нөхдөд вэ? Шилдэг болсон юм байна. Шилдэг гэдэг нь үлээрээ багш газрын зураг дээр бас Төв аймгийг тэмдэглэжээ. За та нарт ондын зурагтай газрын зураг өгсөн байгаа. Тэрэн дээрээ миний хөлтөө 5 уушуулаарай. Шилдэг гэж бичиж. За дараагийн бичлэг рүү анхааралтай. Хөмгийн үеийн эмгтэй хэл Дорон аймгийн Мат сумын нутгаас олдсон олдвор язгууртны дээлтэй олон талаараа адилхан углаа танастай. Өргөн уужуу хормойтой ширээстэй бүслэгээтэй бэлхүс барьсан хүчтэй 13-аас 14-р зууны үеийн Монголын их хаалт өгнөд хилтгийн ингэртэй дээл их өс. Хаанаас олдсон? Ямар мундаг юм бэ? Дорон аймгийн Мат сумын тэмдэглэсэн сум байна. Дорон аймгийн Мат сум. Газрын зураг болоод эмгтэй дээл биччихээрэй мөн. Эмгтэй дээл. Одоо 3 дахь бичлэгийг анхааралтай сонирхъя. Гэсэн харагдаг. Хөрөл тоогоомыг Хинди аймгийн Баяадрах сумын нутагт орших дүүрэн насны хүн хүчнээс олсон олдворыг мөн хөрөл тоогооноос гадна малын яс дээр эртний олдворууд олсон байдаг. Жишээ. За хөрөл тоогоо хаанаас олсон гэж юм бэ? Хинди аймгийн Баян сумын нутагт. Яг зөв. За Хинди аймгийн газрын зурагт Баяадрах сумыг тэмдэглээ. За багш нь мөн газрын зураг дээр давхар тэмдэглээ. За хөрөл тоогоо гэж бас дээр бичиж юм байна. Хөрөл тоогоо. За дөрөв бичлэгийг анхааралтай сонсъё. Хэлэн аяг олдвор нь Архангай аймгийн Өндөр улаан сумаас 100 хойд тийш 60 км орших голмод 2 мөрт дурсгал газраас Ромын үеийн хийдтэй хөх хөнгөтэй шилэн аяг бол. Энэ ямар аймагт байдаг гэж
За сүүлийн бичлэгийг анхааралтай сонсороо. Хөнөө шаниугийн алтан титэм нь өвөр Монголын далан хар уулнаас олдсон бөгөөд шонхор шувууны алтан дүрс бүхий титэм юм. Алтан титэм Монголын үндэсний музейд хадгалагдж байдаг. Тэдний дунд алтан ялцыг бүмбэлгэж татаж хагас бөөрхий болгоод нэрмгийг долгиолж дуугуулж явуулсан байдаг. За алтан титэм хаана байдаг гэж. Өвөр Монголын далайн харуулнаас Өвөр Монголын далан хар уулнаас олдсон. Одоо энэ алтан титэм Өвөр Монголын музейд хадгалагдж байгаа. За хүннүүгийн ахуй амьдралын онцлог юу байсан бэ хүүхдүүдээ? За үүнийг гаргах цөмөрөө үйл ажиллагаа хийлээ. За тэгэхээр үйл цөмөрөө аюулгүй ажиллагааныхаа дүрмтэй баг бүр дээрээ танилцаарай. Аюулгүй ажиллагааны дүрмтэй танилцсан бол Өнөөдөр үйл ажиллагаагаа эхлэе. Ярилцаад юу ингэ Аманда зүгэж чадахгүй зүг унгаах юм бол нэг дорно аа. Эдний багийн авиграад болоод
За гоё ч юм За 혹시 어떤 소민이 면허 부르셔? За багуу танилцуулбал биш нэ. Менийх тут биш нэ. За багуу хийж байгаа удаа ажиллагаа зогсоё доо. За зогсоорой. Хоёр. Гурав. За багуу суудаг шаа. Хийж байгаа бүх зүйлээ авъя. За миний багаас хийж тайлбарлах. Хинээс өгөх матха. За тэр шүүрс хийсэн багаас ихтэй тайлбарлчих. Гараад ирээ. Зарим хүмүүс үлдээж олно бэ? За өнөөгийн ахуй амьдралын онцлог юу байсан бэ гэсэн хэсэгсэн тийм ээ. За бидний баг тайлбарлах бэлэн болсон. Өнөөгийн үеийн онцлог нь болохоор гар онцлог хийхээсэн. Тэгээд манай баярхан болохоор энэ онцлогуудыг үзүүлэхийн тулд гар онцлогоор шүүрсүүд ашиглан хэл хийсэн. За энэ ашиглалаа толгойн гоёл тэгээд ийм хөзөөний зүйл ийм гарын богоолт ийм толгойн гоёл. за ингээд за тэр үед яадаг байсан бэ? Шүрээ гоё чимэглэл хийдэг байсан байх тийм ээ. За баярлалаа. Эцэг баярхан баярлалаа. Өндөр түвшинд боловсрол сурсан. Түүгээрээ тэд юу маар, аяг
хүргье. За дараа юм ба. За манай цэцэгний баг гарч. За цэцэгний баг юу гэсэн бэ? Түмээрээ санах вэ? Манай багийн болохоор ингээд өнөөгийн үед болохоор ингээд хүмүүс мод болон чөлөөнөөс хийлбэрээр ингээд зураг төслөл хийж гаргадаг байсан. Одоо тэгээд энэ болохоор урт тэгээд бас энэ хийсэн. Энэ болохоор Монгол гээд тэгээд малгай хоёр. Энэ болохоор Монгол тэгээд энэ богоолч энэ болохоор ном сон тэгээд энэ зөв Хойд онцлог харуулсан хэлбэрийг харж чөлөөндөөс хийдэг байсан юм те. За баяр хүргэе цэцэгний баг. хадуур зэрэг хариуцлагын багшнаас гадна морин дээрээс харваж номтой гарганы байсан тул ном сум хэсэг ихээр хийдэг байсан. За танай багийнхан дээр юу хийсэн юм? Хадуур за бамбай жад хийсэн. За баяр хүргэе. Ямар онцлог баг вэ те? За танай багийнхан юу хийсэн? Ямар онцлог харуулсан? Өнөөгийн хүмүүс ямар байсан юм бэ зүгээр яриач. Өнөөгийн үед мал хажууд араатны жигүүртэй эмхгийн ус носоор өөрөөсөө хувцс хийдэг байсан. Тэгэд манай багийнхан ороод юбог бугуурч малгай хийсэн. За баяр хүргэе. За ингээд багш нь та бүхэнд өнөөдрийнхөө хичээлийг баттгаар уншиж нэмэлт мэдээлэл авахулах зорилготойгоор ингээд брошюр бэлдсэн байгаа. Миний хүүхдүүд брошюртаа танилцаад маш сайн уншаад мэдээлэлээ дахин нэг баттгая. За түүний дараа ил суулгаагаа ороод миний хүүхдүүд өнөөдрийнхөө хичээлийг баттгах дасгалыг ажиллана. За багшаа хэлсэн хоёр зураг олцсон миний хүүхдүүд. Брошюртаагаа танилцаарай. За хоёр төрлийн брошюрагаа амжуулаад уншаарай миний хүүхдүүд. Брошюртаа танилцсан бол одоо миний хүүхдүүд ий зураас дундуур зураас сурцэг юм гэж байна. Ий дундуур зураас сурцэг юм. Өнөөдөр хичээлийг бацгая. Бацгах дасгалыг ажиллая.
толгой шалгаад явчихна тийм ээ минутад. За ажил нөхдөд ажлаа оноо авчихсан уу? Оо за баярлалаа. Хоёр алмаа авсан юм тий. За энэ ажил бай. Хурдууд байна. За өчигдөр багш нь мэдээ цэгийн хичээлээ үзээд багштай ойлгосон зүйлээ зургаар явуулаад гэсэн 4-5 сурагчийн зургийг багш нь жишээ болгон таанд үзүүлье. За багш нь анирын зурсан зургийг хөтөлбөрөнд оруулсан байгаа. За модуль шөнийн хааны босгосон байна. За дараад нь энэ миний зурсан зураг. гон батлын зурсан зургийг хөтөлбөрөнд оруулсан. За энэ Дэндрээгийн зурсан зургийг багш нас хөтөлбөрөнд оруулсан. Хангаагийн зурсан зургийг малыг энэ өөрсдөө идүүлээд хөтөлбөрөнд оруулсан байна. Энэ ямар гоё юм бэ? За энэ зуунаас бүр утаа гаргасан байна шүү дээ тий. За та нар сонирхолтой байна уу? Сонирхолтой. Ингээ хүний үеийн тухай зураг багштай ингээд идэхэд хүмүүс багш нь дахиж хөтөлбөрөнд оруулж өгнө шүү. За баярлалаа хүмүүстээ. За хүмүүстээ хүний эзэнт гүрний хаамтан хэн билээ? Модуль шөнийн. За тэгвэл тэр хаамтан бидэнд юу үлдээснийг найзуудтай үзүүлцгээе. Хаан донхой аймагаас ирж ирээ. Минь амод миндээ. Хэрэг зэрэг юу учрын өмнө Төмөн шанийг үед хэрэглэж байсан мянган газрын гүйцэлтэй амаг хөлөө өгнөө хэмээн биднийг илгээлээ. Таалан болов. сайда яавал зохих вэ? Аргаан хүчтэй бол бидний хайртай амьтан биеийн учраас ихэвч хөөж болохгүй. Хаяа тэрлэн амьдсан айлаас хатраа сайтамаараа ханган гэж юу ах вэ? Дунхуу хаанд хурдан хүлэг морийг нь өгч явуул. Гişаа. Хаан донхой аймагаас ирж ирлээ. Минь дамод Миндээ. Хэрэг зэрэг юу учрын өмнө манай хаантан хацаргаа хатнаа бидэнд өгнөө хэмээн биднийг илгээлээ. Таалан болов. сайдуудаа яавал зохих вэ? Донхой аймгийн хаан таны хайртай хатныг санаахаж байна. Ихэвч хөөж болохгүй. Хаяа тэрлэн амьдсан айлаас хацаргаа хатаа харамлал гэж юу ах вэ? Өгч явуул. Гişаа.
өөмөө. Танай болон манай хязгаарын орчин хэсэгт эзэнгүй газар бий түүнийг бидэнд өгнө хэмээн биднийг илгээжээ. Таалан болов. Сайдуудаа яавал зөвхөх вэ? Эзэнгүй газар учир өсөн ч болон байсан ч болно. Газар шороо бол алтаач үдтэй. Тийм учраас өгч болохгүй. Яг одоо энэ элчнийг хөөж уул. Даруухан мориндоо мордцгоо Дунхуу аймгийг эзэж авъя. Тэгье. Адуу хулан тайх гурав байгаа цаг хамгийн дээд ажлаа олдноор нэг олдно. Өөрөө заяа түмэн байгаа цаг үзэгсэн гоо хатан олдноор нэг олдно. Их түлхийнхаа дөрвөн зүг 8 зогсоос эрхий даран газрыг бурхан шүүгч үл болно. Модон ширгэн хааны эр цомхон айлтал Монгол түмний зүрхэнд иргэх цогцох хатуур тушаа. За өнөөдрийнхөө хичээлийг багтгаа цөмөрөө хахад програм дээр ажиллацгаая. За эхний асуултыг анхаарцгаая. За өнөөдрийн хичээлийн сэдв байна. За хүний өрн хязгаар байгуулагдсан бэ? Манай иргэний өмнөх 206 он, манай иргэний өмнөх 209 он, манай иргэний 200 он, манай иргэний өмнөх 300 он. За нэг үг бүрээр хэлсэн. За иргэний хүн Бацаа Мишель Мишгэ хангаа гэсэн үг явж байна. За оюун манай хоёр дахин үржилдэж шүү дээ. Өнөө бүрнийг анх нэгтгэсэн удирдагч нь юм бэ? Ордя модон шаниу атита Чингис хаан. За нэг хүн хөвдөд тавьсан юм тийм ээ. За онагари шээ зэгэн гамар адигрийн мөнхөд. За өнөө бүрний нийслэл аль нь вэ? Агаарон доо хат хангасан нийслэл байгаагүй байж байгаа. Орон хот хариулт өгөөж дараа. За баяр хүргэе. За хишгээ адилхан Монгол гомод тацая. За өнөө бүрэн ямар шалтгаанаар задран унсан бэ? Хаан ууд болсон, зэв зэвсэггүй болсон, онцлогдсон, дотоод зөрчил болон гадны давталгаа. За хариултаа дараарай. За баяр хүргэе. За Монгол хошгэ гомод адилхан бацая. За хүний гүрэн ямар аж ахуй голдон эрхэлдэг байсан бэ? Азар тариалан уудуутаа мат ажилласан. За баяр хүргэе. За дараагийнх нь өнөө гүрэн аль улстай ихэвчлэн харилцаатай байсан бэ? Ромын гүрэн Энэтхэг, Япон, Хятад. Хариулт өгөөрэй. За баяр хүргэе. За Монгол гомод адилхан мананд очиж Бацаа гэсэн үг явж байна. Тэгэхээр за дараагийнх нь үнэн нар суурин хор байгуулж байсан. Үнэн худлыг тогтоогоорой. За тэр үгээр үнэн тэс гэхээр худал. Баяр хүргэе. Бүгдээрээ суулгая. За дараагийн асуулт сүүлчийн асуулт шүү. Модон шаниу хүчтэй
сайн байгуулсан. Үнэн худал. Тэрүүн үнэн хэлсэн худал. За баярлалаа. За найбар хамтдаа хоёроо дайрект баярлалаа. Хоёр. Ананд очоод бат сая нартай бас баярлалаа. За энэ хичээлдээ идэвхтэй оролцсон бүх хүмүүстээ баярлалаа.